За ингээд өнөөдрийнхөө бонус хичээл рүү орцгоё. Бонус хичээл нь маань болохоор cheat sheet гэж байна. Cheat sheet маань болохоор ер нь бол хоёр хуудаснаас бүрдсэн AWS-ийн үндсэн ойлголтуудыг багтаасан, зарим нэг хэрэгтэй мэдэх шаардлагатай гэсэн зүйлийг багцлаад жижигхэн тий хоёр хуудсанд багтаасан тийм мэдээллийн хэрэгсэл гэж ойлгож болно. За тэгээд cheat sheet-ийнхаа эхний хуудас тий part A л орцгоё. Part A маань харах юм бол ерөнхийдөө энэ дөрвөн сэдв байгаа гэсэн. Basic, Cost, Security, Common Service гэх ер нь үндсэн ойлголттой аавна. Төлбөртэй холбоотой зарим зүйлс, security-тэй холбоотой. Тэгээд чухал одоо гэдэг common хамгийн хэрэглэгдэх сервисүүдийн талаар ерөнхий ойлголтууд байгаа. За тэрний хэдүүл эхнээс нь харцгаая. За basic дээр харах юм бол хамгийн эхлээд on-premise cloud хоёрын ялгаа нь юу юм бэ? Тэ CAPEX буюу capital expense бүх зардлаа гаргадаг байснаас илүү OPEX буюу хэрэглэснээр operation expense гардаг тийм төрөл рүү cloud computing шилжиж байгаа гэсэн үг. За тэгээд хэрэглэн дээрээ зөвхөн юу хэрэглэн тэрнийг л төлнө гэдэг ойлголтыг гаргаж ирж байгаа. За тэгээд дотроо бас энэ on-site болон infrastructure as a service, platform as a service, software as a service гэдгийн ялгаанууд нь юу вэ те? Manage хийж байгаа хэсгүүд нь яаж багасж байгаа талаар юм зураглал нь орсон байна. За тэрний дараа болохоор AWS-ийн Global Infrastructure гэж байгаа. Энэ маань болохоор бидний нөгөө хэрэглэж байгаа AWS чинь цаанаа ямар хардвер, ямар бүтцтэй байгаа мэдгийг ерөнхийд нь харуулж байгаа. Нөгөө дэлхийгээр төрсөндөө аюул олон region-ууд хоорондоо холбогдсон байдаг. Region дотроо availability zone гэж байдаг те. Нэг region дотор хэд хэдэн availability zone. Түүнээс гадна дахиад edge location гэдэг тусдаа нэг ногоон зүйлүүд яваад байдаг те. Нэг 200 гаруй байдаг дэлхийд даяар илүү хурдан хэрэглэгчд мэдээллийг хүргэх зорилготойгоор. За энэ талаар орсон байна. За тэгээд түүний дараа болохоор AWS-ийг хэрэглэх боломжууд хамгийн энгийнээр бол тэ management console буюу бид нар web browser-аар хандаж болно. Түүнээс гадна CLI буюу терминалаас командууд өгч шалгаж одоо үйлдэлүүдийг хийж болно. Эсвэл програм дотроо ямар нэгэн байдлаар өөр сервисүүдийг ашиглахын тулд SDK-г ашигладаг те software development kit гэж байдаг байгаа. За энэ талаар яаж AWS-ийн ресурсыг менеж хийхийг бичсэн байна. За тэгээд дараачих нь болохоор төлбөрийн хэсэг рүү орж ирж байна. Төлбөрийн хэсэг дээр болохоор төлбөр нь ер нь яаж гард юм бэ гэдэг те. Эхлээд compute буюу тооцоолох тэрэн дээр төлбөр гарна. Storage буюу хадгалалт хэрэг хэмжээний те хэдэн гигабайт хэдэн терабайтын дата хадгалж байгаа нэгдээс төлбөр гарна. Түүнээс гадна transfer outbound гэж байгаа. Бид нар нөгөө нэг AWS-ийн сервислүүд дотор нь дата хадгалах, дотгошооноо явуулахад окей ямар ч асуудалгүй. Тэндээс хэрэглэгч дата татаж яваатай ямар нэгэн видеог нь үзээд үйлдэлингүүд гадагшаанаа урсгал гарч байгаа тэр датанд төлбөр тооцогддог байгаа. Ийм үндсэн 3 төрлөөр бодогдно. Тэгээд түүнээс гадна мөнгө төлөхдөө pay as you go буюу хэрэглэснийхаа дараа төлөөд байдаг. Эсвэл reserve буюу илүү хямдруулдаг. Би 1 жил хэрэглэнэ гэрээгээд илүү хямдхан болдог. 70% хүртэлтэй. Түүнээс гадна pay less when you use more буюу амар хэрэглээтэй том компаниудын хувьд дискаунт авах боломжтой байдаг. Хэрэглээ нь маш өндөр учраас тийм боломж байдаг. За энэ талаар бичсэн байна. Тэгээд түүний дараа болохоор резерв хийхдээ 1-3 жилээр хийж болно. Тэр дотроо 40-70% дискаунт нь төлбөрөө яаж төлж байгаагаас хамаардаг. Бүгдийн төлөх юм бол тэ all upfront гэх юм бол хамгийн бага буюу 70% дискаунттай хамгийн бага мөнгө төлнө. За partial гэх юм бол арай ихтэй. No upfront гэх юм бол мэдээж хямдралтай гэхдээ бас арай хямд болно л гэсэн үг. On demand-тай харьцуулахад хямдхан гэхдээ мэдээж нөгөө хоёрын хувьд бол арай их мөнгө төлнө гэсэн үг. Хямдрал нь бага болчихж байгаа гэсэн үг. Ийм ялгаа гардаг байгаа. 1-3 жилээр резерв хийж авахд. За тэгээд түүнээс гадна pricing calculator буюу хэдэн төгрөг болох вэ, хэр их хэмжээний мөнгө гарах вэ гэдэг бид нар төрүүлээд харах боломжтой байдаг. Энэ дээр болохоор би ямар сервис хэрэглэх үү, тэр сервис нь ямар хөө тохиргоотой, ямар хэрэглээтэй байх уу гэд түүний дараа хэдэн төгрөг болох вэ гэдэг тооцоолын estimation-ыг гаргаад ирдэг. Хэрэглэхээс өмнө юу болох вэ гэдгийг. Тэгвэл нөгөө талаараа хэрэглээд эхэлснийхэн дараа cost explorer буюу одоо яг энэ сар төдөн төгрөг гарсан байна, энэ сервисийг төдөн төгрөгийн ресурс хэрэглэсэн байна гэдгийг харах боломжтой байдаг cost explorer. Тэгээд дахиад нэг юм нь болохоор budget буюу budget alarm үүсгээд хэдэн төгрөг болж ийнө гэдэг анхааруулгыг явуулж идэг. Одоо төдөн төгрөг болцсон байх шүү. Эсвэл одоо удахгүй таны нөгөө юу гэдэг 80% threshold чинь авах гэдэг шүү, тэ? Анхаараарай гэдэг тийм мэдээллийг явуулах боломжтой. Ийм 3 сервис байдаг байгаа. За тэгээд security руу ороод ирэхлээр AWS security-г 2 хувааж байгааг нь харуулж байна. Хамгийн үндсэн ойлголт нь болохоор
shared responsibility model буюу хариуцлагыг хувааж авдаг те талын AWS талын хэрэглэгч өөрөө хариуцдаг. Яагаад гэж юм бэ гэхээр AWS бол өөрсдийн хардварын төвшөнтэй хардвар дээр байгаа үйлдвэрлэлийн системийн төвшөнд зарим тохиолдолд ихэнх харуул хамгаалалт бүх зүйлээ өөрсдөө хариуцчихдаг. Дээр нь ямар програм ажиллах, юу суулгах, датагаа яаж хамгаалах тэр бүх асуудлыг болохоор customer хэрэглэгч өөрөө хариуцдаг байгаа. Гэхдээ AWS-ийн сервисүүд дотор зарим сервис нь үйлдвэрлэлийн системийг зохицуулдаг ч юм уу, зарим нь болохоор бүр аппликейшны платформ түвшинлөөгөө явцдаг учраас энэ нь хаяада дээшээ доошоо жоохон ялгаатай гарна. Ерөнхий ойлголтоор бол хардварын түвшинд бүгдийг нь AWS хариуцдаг. Тэр нь болохоор security of the cloud гэж хэлж байгаа. Үүлнийхээ аюулгүй байдлыг хариуцдаг. Нөгөөх нь болохоор хэрэглэгч security in the cloud буюу үүлэн дотор суусан бүх зүйлийн аюулгүй байдлыг өөрөө хариуцна гэдэг ойлголт байгаа. За тэгээд түүнээс үргэлжлүүлээд харах юм бол IAM гэж нэг юм байдаг. Сервисүүдийг Identity and Access Management буюу хэн юу хийх вэ гэдэг ойлголт. Энэ дээр хамгийн их хэрэглээтэй нь болохоор бид нар одоо нэг developer ч юм уу нэг admin гэдэг эрх үүсгээд тэр эрхтэй юу хийж чадах үүдийг тохируулдаг байгаа. Тэгээд түүнээс гадна temporary role гэж байдаг. Төр зургийн болдоод орж байгаа хүн биш. За энэ нэг EC2-ыг унтраах хэрэгтэй хүн шүүж гэдэг. Тийм зүйлийг төр зур үүсгээд дотор нь хэрэгтэй permission өгөөд тохируулдаг. За тэгээ мэдээж дотроо user, group, role, credentials гэх мэтлэн тохиргоонууд тэднээс нь юу хийж чадах вэ гэдэг permission-уудыг өгж явдаг байгаа. За тэгээд тухайн permission маань өөрөө яадаг вэ гэхээр statement-ууд буюу энэ хүн энэ юмыг хийж чадна гэдэг policy-г л дотор нь биччихдэг гэсэн үг. Action нь болохоор одоо хаана юу хийж чадах вэ? Effect нь болохоор зөвшөөрсөн үү, deny хийсэн үү гэдэг те хоригдсон уу гэдэг ойлголт. Resource гэдэг нь хаана вэ гэсэн үг. Жишээ нь бид нар одоо энэ policy-г харах юм бол EC2-ын од тавьчихлаар бүх гэсэн үг. За бүх EC2-ын үйлдэлүүдийг алаа өнгөд зөвшөөрж ин resource од тавьчлаа хаан чамаагүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг AWS-ийн за 30 region бол 30 region дээр бүгдээрэн дээр нь юу чамаагүй хийж болно гэдэг team policy гэсэн үг болчих юм. За тэгээд хамгийн сүүлийн хэсэг маань болохоор common services. За common services маань юу вэ гэхээр VPC-г ярьж байна. Мэдээж бидний хамгийн чухал зүйл VPC дотор ихэнх сервисүүд ажилтдаг, энийг тохируулдаг. Бидний одоо үүлэн дээрх бидний сүлжээл гэсэн үг болчихж байгаа тийм үү? Virtual Private Cloud. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бид нэр өөрсдийн subnet-тэй тохируулах, NACL буюу control list-тэй тохируулах, security group-тэй тохируулах, routing table, internet gateway-тэй бүх юмыг яаж тохируулах вэ гэдэг жишээг эднээсээ тохируулах ёстой шүү гэдгийг бас бичиж өгсөн байна. За энд чинь нэг жишээ VPC-ийн загвар харагдаж байна. Тэгээд үүнээс гадна EC2 дээр ямар боломжууд байдаг вэ? EC2 маань өөрөө нэг AMI буюу Amazon машины имжээс хасдаг байгаа. За энийг сонгоод асаач гэдэг үнэтэй ч үгүй ч янз янз байдаг. Тэнгүүд тэрнийг асаахтаа бид нар дөрвөн төрлийн сонголтоор асаачдаг тийм. On demand буюу тийм хэрэглэснээрээ мөнгө төлнө. Reserved буюу нөгөө нэг гэрээгээд авчдаг тогтмол. Түүнтэй төстэй dedicated host гэж байдаг. Энэ ихтэй яг reserve биш ч гэсэн нөгөө нэг машина тэр чигээр нь худалдаа авчдаг. За би энэ нэг hardware чинь тэр чигээр нь бүтнээр нь аваад би дуртай юм аяа гэд бас арай жоохон төлбөртэй болно гэсэн үг. За тэгээд spot буюу хэрэглэхгүй байгаа AWS-ийн ресурсыг хямдханаар авъя. Тэгээд хэрэгтэй бол AWS тэрийг буцаага авчна. Хүн хэрэглэхгүй байхад нь бол би нөгөө нэг үндсэн үнээс нь 20 дахин 30 дахин те маш хямдханаар энийг ашиглая гэсэн ойлголт байдаг байгаа. За тэгээд EC2-тай хамтдан хэрэглэдэг EBS гэж байгаа. Энэ болохоор нэг hard drive гэсэн үг. Энэ дотор бид нөгөө нэг үйлдвэрлэлийн системээс болгоно хэрэгтэй ажиллагаануудаа хийн. За тэгээд түүнтэй холбоотойгоор бас S3-ийн сервис нь EBS-ийнхаа snapshot буюу те backup хийх үйлчлэгийг зохицуулж өгдөг байгаа. За ингээд эхний хуудас маань бол болж байна. Ерөнхийдөө чухал ойлголтууд төлбөр яаж хийгддэг, аюулгүй байдал нь юу вэ, хамгийн чухал сервисүүд юу вэ гэдгийг товчхон тайлбарласан байгаа. За ингээд хоёрдугаар хуудас дээр маань болохоор database, auto scaling, pass буюу те илүү хэлбэртэлсэн сервисүүд, тэгээ бусад гэсэн хэсгүүд байгаа. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор database буюу өгөгдлийн сан. Бидний мэдих хамгийн түгээмэл хэрэглэгдэх нь relational database service буюу RDS гэж нэрлэдэг. Бүх зүйл нь managedтэй илүү тутаа асуудлуудын бүгдийг шийдээд өгсөн тохиргоонуудыг хийгээл болцдог. Тэгээд дотроо юм 6 төрлийн DB engine-ийн сонголттой байдаг байгаа. За тэгээд дараачих нь болохоор NoSQL төрлийн DynamoDB гэж байгаа. Энэхтэй key value document аль аль нь байж болдог. Маш хурдан
ажилтдаг те single digit millisecond performance гэж байгаа. Одоо хурдны хувьд бол те performance-ийн хувьд аягүй сайн байдаг. Тэгээд өөрсдийнх нь хэлдгэр бол өдөртөө 10 тэрлион секундэд 20 сая request-ыг бол хандл хийж чадна гэдэг байгаа. За тэгээд түүний бүтцийг харуулж байна те. Одоо энэ чинь бол нэг partition key үүсгээд, sort key үүсгээд item-ууд нь ч байна. Item гэдэг attribute-тэй. Attribute-ууд нь заавал бүгдээрээ яг тэнцүү байхалгүй no SQL учраас зарим нь байдаг, зарим дутуу байдаг ч юм тийм тохиолдолтой байдаг байгаа. За тэгээд түүнээс гадна Redshift гэж ойлголт байгаа. Redshift нь болохоор data warehouse гэж нэрлэдэг. Маш их хэмжээний датаг хадгалдаг. Тэрэн дээр үйлдэл хийхэд тэ перформансын хувьд бас нэлээд өндөр үзүүлэлттэй гэж яригддаг. Тэгээ өөрсдийнх нь одоо зураглаас харах юм бол энэ ч application SQL ашиглаад датанаас одоо нөгөө хүссэн мэдээлэл авахыг ашиглана. Хүсэлтэд явуулна. Тэгээ лидер нүүд нь тэрнийг аваад ямар үйлдэл хийх үү гэдгийг явуулаад тэгээ компьютер нүүд дээр нөө тооцоолуудаа хийгээд хариугаа өгдөг. Тэрнийг буцааж явуулдаг гэсэн үндсэн ажиллах зарчим нь бол юм байна. За дараачих нь болохоор автоскейлинг байгаа. Автоскейлинг дээр яадаг вэ гэхээр бид нар load balancer ашигладаг, ELB ашигладаг. Тэгээд load balancer нь хаашаа трафик явуулах уу гэдгийг шийддэг. Тэр нь болохоор EC2 руу, контейнер руу, IP address, lambda аль нь ч явуулж болно. Тэгээд үндсэн зураглал нь бас юм байна те. Load balancer-аас listener rule-ийн дагуу сонсоод target group доторх healthy target руугаа явуулдаг. Мэдээж health check and fail юм бол нөгөө таргетуудаас хасаад үлдсэн лүгөө явуулдаг. Тийм их тохиолдолд хийж болдог байгаа. За тэгээд CloudWatch-ыг бас ашигладаг автоскейлинтэй. Яадаг вэ гэхээр хяналт хийдэг. Нөгөө нэг сервисүүд маань нөгөө нэг EC2-ууд маань ажиллаж гин үү, яаж гин, секунд үрж гин үү, те ямар нэг юм болохоо байлсан уу гэдгийг хянжиддаг, шалгаж яддаг. Тэгээд болчих юм бол ямар нэгэн нөхцөл биелэнгүүд анхааруулга эсвэл үйлдэлийг хийхэд CloudWatch-ыг ашигладаг байгаа. За тэгээд мэдээж үйлдэл хийж болно. Дээрс нь бас notification шийдэж болдог. Тэрэн дээр бид нар SNS буюу simple notification service-ийг ашигладаг. Ингэснээр бид нар хүн лөө ч юм уу те гар утас руу эсвэл имэйл рүү эсвэл тодорхой нэг endpoint руу өөр application руу мессеж явуулцдаг. Ийм болсон шүү. Ингэсэн шүү. Тэгсэн шүү. Тэгээд автоскейлинг дээр бол энэ ELB, CloudWatch, SNS 3-ыг гурван нь ер нь ашиглаад нийлүүлээд автоскейлингээ хийхэд зориулж одоо ашигладаг байгаа. За дараагийн хэсэг маань болохоор simplified буюу pass-ийн талаар ярьсан байна. За бид нэр одоо VPC-г үүсгээд EC2-ыг үүсгээд дотор нь одоо юм хэрэгтэй програм суулгаад зөндөө олон үйлдэл хийж болоход тэрнийг хэлбэршүүлсэн нэг сонголт байдаг нь болохоор light sale гэж байдаг. Энэ дээр хэрэгтэй аппликейшн эсвэл хэрэгтэй tech stack-а сонгоод хасаагаал бүх нөгөө нэг илүү дутуу үйлдэлүүдийн илүү хэлбэршүүлээд өмнөөс нь хийгээд өгчдөг. Тэгээд нэг давуу тал нь болохоор сарын төлбөр нь тогтмол байдаг. Сарын $3.5, $5, $10, $20 ч гэдэм үү. Тэрнгээр айгүйх давуу талтай. Тэгээ бүх ресурсуудаа нэг газраас менеж хийдэг. Lightsail-ийн өөрийнх нь нэг тийм консол байдаг. Тэндээс менеж хийдэг байгаа. За дараачих нь болохоор Elastic Beanstalk гэдэг Lightsail-ийг бодвол арай илүү advanced төвшний өөрийнхөө зөвхөн кодол оруулцдаг те. За нode дээр бичсэн эсвэл Python дээр бичсэн код оруулаад бүх юм бэлэн ажиллана. Хэрэгтэй тохиолдолуудаа хийн. Автоскейлинг тохируулах, лог бичих хийнэ дээр бусад одоо blue green deployment хийх гэдэг янз янзын боломжууд нь илүү их байдаг. Хэрэглээ нь илүү өндөр, илүү одоо ачаалт чадвартай ч юм те. Илүү advanced төвшнөх. Гэхдээ энэ бол Lightsail-тэйгээ ерөнхий утгаараа төстэй ийм нэг сервис байгаа. Тэгээд түүний дараа болохоор Amplify гэдэг бас нэг сүүл гараад ирсэн сервис. Энэ болохоор илүү mobile app эсвэл web app эсвэл одоо serverless тал руугаа аппликейшн хөгжүүлэхэд зориулсан. Тэгээд хамгийн гол нь хэрэглэгчид илүү хэлбэр болгоод код бичгийн улам багасгацсан илүү сайн, илүү хурдан ажиллахад нь тус болох зорилгоор айгүй олон фреймворк developer төлөвүүдийг нийтгцэн тийм сервис гарсан байгаа. Ер нь бол Google-ийн Firebase айгүй төстэй гэж хэлж болно. Web application одоо front end, back end-ийн хоёулангийн хэрэглэх, хоёулангийн үүсгэх боломжтой байдаг байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор other services буюу чухал бусад нэг мэдэх хэрэгтэй зүйлсийн талаар ярьсан байна. Энэ дээр болохоор API gateway буюу API REST API эсвэл WebSocket API үүсгэх боломжтой энэ нэг сервис байдаг. Тэгээ энэний хамгийн түгээмэл жишээ нь болохоор бид нэр API gateway-г Lambda-тай хамт ашиглаад serverless backend-ыг үүсгэдэг байгаа. За энэ бол хамгийн том жишээ буюу хамгийн их хэрэглээтэй нэг жишээ нь. За түүнээс гадна CloudTrail гэж нэг сервис байдаг. Энэ маань болохоор хэн юу хийсэн, хизээ ямар үйлдэлийг аль ресурс дээр хийсэн байдгийг хяндаг. Ерөнхийдөө бол аудит зориулсан сервис гэсэн үг. Энийг одоо идэвхжүүлээд нэг S3 руу ч юм уу тэр газар руу хадгалаа явуучих юм бол дараа нь буцаагаад хэн юу хийсэн байдгийг бүгдийг хянах харах боломжтой. За тэгээд дахиад нэг юм байдаг нь болохоор CloudFront гэж байгаа. Энэ болохоор CDN буюу
нөгөө нэг хэрэглэгчид илүү хурдан датагаа өгөхтэй, илүү аппликейшн ажиллахад хурдтай байх зориулсан. Нөгөө нэг edge location гэж яриад байдаг, тэрнийг ашигладаг юм сервис байгаа. Ерөнхийдөө бол static imageтэй static датануудыг хадгалдаг, кэшилдэг. Түүнээс гадна сүүлийн үед бас API-ийн бас сонголтуудыг бас хийдэг болсон байгаа. API acceleration гэдэг. За энгийн нэг жишээ нэх юм бол S3 дээр байгаа датаг CloudFront дээр кэшлээд юзерт харуулдаг. Тэгэх юм бол илүү хурдан болчдөг байгаа хамгийн нэг жишээ гэт. За тэгээ сүүлийн нэг сервис болохоор CloudFormation. Энэ маань яадаг вэ гэхээр дахин хийдэг үйлдэлүүдийг хэлбэрчлээд infrastructure as a code буюу гэдэг нэг темплейт болгоо биччихдэг. Тэгэл нөгөө темплейтээ дараад бүх юм хасаачдаг. Түүнээс гадна алдаа гарах илүү удаан биш хурдан хийх зориулсан. Бид нар одоо нэг 20 EC2 ELB security group энэ юмыг хийхийн тулд дахин хийвэл за дор хаяж нэг 10-20 минут шаарддаг байсан бол энэ дээр бид нар оруулаад дараал тэг темплейт оруулаад клик за launch гэдээ дарчаад нэг 5 минутын дотор бүх юм хасдаг ч юм уу. Илүү хэлбэршүүлсэн тийм нэг сервис байдаг байгаа. За ингээд ChatGPT маань 1-2 дугаар хэсэг маань дуусч чинь ерөнхийдөө хамгийн чухал бөгөөд мэдэх хэрэгтэй гэсэн сервисүүд болон ойлголтуудын талаар багтаасан байгаа.